За үндэсний ийм нэгдэл маш чухлаа гэдгийг хэлмээр байна. Монгол улсын их хурлын парламент маань бүрэлдэн тогтоод 10 сар гаруй хугацаа өнгөрлөө. За энэ хугацаа дуусаагүй байтал засгийн асуудлаас болоод танаа манааг хуваагдаад эхэлж байгаад бол би бол харамсаж байна. Танаа засгийн газар, манай засгийн газар гэхээс илүү Монгол улсын засгийн газар. Тийм учраас энэ удаагийн парламентоос бол их хүлээлт бол байгаа. За миний хувьд бол ямар олон жил улс төр намаар явсан туршлага байх биш. Гэхдээ 7-8 ерөнхий сайдын үед бол ажиллаж үзсэн. 2015 байна уу 16 онд байна уу? Багсын засгийн газрын асуудал болоод цалин нэмэхгүй, жагсаал хийхгүй гэдэг гэрэн дээр гарын үсэг зураг гэдэг тийм дарамт ирж ирсэн. Тэрийг бол би мартаагүй. Тийм ч учраас бол өнгөрсөн хугацаанд бол энэ цалин хөлс энэ засгийн газар юу хийвэ? За тухайлбал Оюун Эрдэнэ гэдэг ерөнхий сайдын хувьд ярьж байгаа учраас би бас хэд хэдэн зүйлийг бол хэлэх зүйтэй баг. Цалин хөлс тэтгэвэр тэтгэмж 80-аас 2 дахин өссөн ийм үзүүлэлт бол байна. Тэтгэврийг өвлүүлдэг болсон. 10 жилийн өмнө бол намайг ярьж байхад битгий үлгэр яриад гэж хэлдэг байсан. Цаашаа дахиад нийгмийн даатгал эдийн одоо шинтгэлийн асуудлаас хүлээгдэж байгаа, татрын асуудал хүлээгдэж байгаа гэдгийг бас олон нийтийн хүлээлт бол энэ нэлээд өндөр байгаа. Дараагийн нэг зүйл нь ерөнхий сайдын орлогоо нотлноо та нар битээ санаа зовоо гэж хэлж байна. Тэгээ энийг бол одоо тэр авилгатай тэмцэх газар тэр нь бол одоо нийгмийн хүлээлтж явах шиг байна. Тодорхой дүгнэлт саналаа бол нэг удаан хүлээлгэхгүй би гаргачихвол гэж бодож байна. Тийм учраас өнгөрсөн хугацаанд байж байгаа нэлээд өндөр хүлээлт бий болсон. Үүнээс илүү ажиллах байх гэдэг итгэл дор бас энэ парламент бол орж ирсэн. Түүнээс ч одоо ямар нэгэн компани аж ахуйн нэгж байгуулах хувьнээс их хэмжээний хандив мөнгө аваад тэрийн дараа нь одоо өөрөө хэд дахин нугалж олъё, скул ингээ гэдэг ийм санаагаар орж ирээгүй. Тэгэхээр саяхан бид нар 55% түүхэндээ байгаагүй өндөр ихтгэлтэй парламентыг бүрдүүлээд хамтарсан засгийн газраа тавиад том амлалт мега төслөөтэй хөдөлгөөгээд хамтарсан шигэ цаашдаа ч одоо хамтрал парламент өөрөө нэг л парламент байдаг учраас ажиллаад явах болов уу гэж би бодож байгаа. Аль болохоор улс төржилт багтаа. Тийм учраас энэ тал дээр бол одоо эрхэм улс төрийн намын удирдлагууд туршлагатай, шин за дунд үегээд одоо энэ хүмүүс маань илүү их хэвнэгдэлтэй байгаасаа гэж хүсэж байна. Ард түмэн бол өндөр хүлээлттэй байгаа. Энэ өндөр хүлээлтийг ч гэсэн Оюун Эрдэнэ ерөнхий сайдын үед бол бас бий болгосон юм. Цалин хөлсийг бас нэг жилд нэг 20-с доош хувь нэмждэг. Ганцхан Эрдэнэс 5-7 уурхаад нэг бүрийн эрх төлөөлөгч гэдэг одоо тавиад тэндээс нэг их 80 орчим төгрөг орж ирсэн. Энийг бол ард түмний орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулна гэдэг. Түүний хүлээлт нь одоо хүртэл байж байгаа. Сая бол одоо нэг 6% нэмсэн. Гэхдээ олонх нь бол дэмжсэн бас баяртай байгаа. Багч гисэн. Цаашдаа энэс илүү өндөр хүлээлт бол байгаа. Тийм учраас цаашдаа бол одоо ямар ч шийдвэр гардаг бай. Засгийн газар бол одоо иргэдийн орлого гэдэг зүйл рүү нэг нөмерт анхаарал хандуулах шаардлага байгаа. За яг хөө эдийн засгийн нөхцөл байдлаас сүүлээд 14 мегагийнхаа бид нар хэдийн явуулах уу гэдэг бол энэ цаашдаа бас энэ олон жил гацсан энэ асуудлыг бол явуулах нь зүйтэй гэж бол бодож байгаа. Тийм учраас Монголын төр бол эв нэгдэлтэй байх ёстой гэж бодож байна.